За энэ өдрийн үлдээ бүрхэг тэнгэрийн өдрийн мэндийг хүргэе та бүхэндээ. За би та бүхэн өнөөдөр амралтын өдрийн нэг хэсгийг бичиж үзүүлнэ. За ер нь жолооч том дэгний жолооч хүний амралтын өдрийн нэг хэсэг нь боол байж тээ. Ингээ ямархуу байдалтай өнгөрдөггүй бол одоо баахан ажил төлөвлөсөн байдаг байхгүй. Одоо амрангуудл чинь чи ингэх ёстой, тийм ёстой, тэнд аппоинтмент, энэ цаг авцсан, тэнд авцсан манай хүн чинь хамгийн төлөвлөсөн. Тэгээд өнөөдөр би найзаасаа очиж нөгөө майхан авах ёстой. Тэр ямар учиртай майхан бэ гэхээр би нөгөө манайх нөгөө сторож багтаа болохоор найзынхаа гараж дээр гуйдчихэд тавилсан байхгүй юу. Тэгээ манай найз чинь өөрөө гаражтай болохоор гаражинд нь тавилсан. Тэгээд сая одоо хүүхдийн сургуулийн амралт болоод намайг надад одоо майхан хэрэгтэй болоод тэгээ би нөгөө найзаагаа устдаад ажил руугаа төхүүлчихээ би ажлаас ч очиад авъя гэсэн. Цаадах чинь за тэгээд би дэлгүүр дээр авчиад тавьчих чирээд аваарай гэсэн. Тэгээ би өнөөдөр амралтын өдөр болохоор гэс майхнаа авчи. Тэгээ майхнаа ахунгаа найзраа ороод та найзын ажлыг бас танилцуулъя гэж бодож байна. Тэгээ одоо найз ажил руу алхаж байна. Манай найз юу гэдэг вэ гэж юу? Одоо бүгд орж харцгаая. Хамтдаа. Эш, юу вэ? Юу вэ? За. Нэстэ гэж байгаа шүү. Шууд битгий гарцгаа. Найзын дэлгүүр дээр игээд та нар сонирхолж байна. Байж л да. Чигээ өвдөжтэйгээ тайлцгаа. Яашаач. Зүхтаад тахаа. За. Одоо би та нар найзын дэлгүүрийг танилцуулна заяа. Монгол ноолроод Лондонд манай найз дэлгүүр ажилладаг. Тэгээ Монгол ноолоор заадаг байгаа шүү. Манайхан одоо ингээд нэгэнд ч юм уу ингээд баяр ёслолын бэлэг төрсөн өдрийн бэлэг янз бүрийн баяр ёслолын бэлэг хэрэгтэй бол Монгол ноолоор яагаад нэгэндээ бэлгэж болохгүй гэж бас ирээд нэгэд үндэсний үйлдвэрээ дэмжиж бас авч болно шүү. Дэнэр кашмар гэдэг. Би энэ доор хайг нь биччихээ тэгээд сонирхож байгаа хүмүүс нэг холбогдоод арай мас. Манай найз жоо мужик цаасны ажиллалаа гэж тэгээд дуусч байгаа гэдэг нэ. Ха? Янзлч та зүгээр таа. За энэ манай найзын дэлгүүр тэгээд үзэгчтэй зориулаад дэлгүүрлээ жоохон тавж тайлбарлаад хэлээч. Давчханд бол Монголоос ирсэн кашмир. Монголоос кашмир авчиж зардаг. Тий. Тэгээд Монголоос кашмир авчиж манайхан Лондонд амьдарч байгаа залуучууд маань тэгээ нэгэндээ гоё төрсөн өдрийн бэлэг ч юм уу айсгууд ямар нэгэн гоё спешиал өдрүүдийн бэлэг мэл сонирхол үндэсний үйлдвэрлэлд дэмжиж гоё ноолрууд байгаа юм биш үү. Тэгээд доор линкэн дээр тэгээд та хаягийн бичээ тавьчих. Та бүхэн ирээ тэгээд онлайнаар сонирхоод тэгээд ирж үзэх нь үзэж болно шүү. Бас хаягийн биччихийн дэлгүүрээ тэгээд та нар сонирхоорой. Манай найз бол энэ хөдөлмөрч залууга та нар эмоцийн бичлэгэн дээр харсан бол хоол хийгээ зогсож байсан. Одоо ингээд худалдагч хийгээ зогсож байна. Чамаас тоглож олсон шүү дээ. Тий? Надаас авч тоглож олсон. Одоо надаас авч худалдагч болоогүй. Чамаас ч тоглож олсон юм шиг юм. Тий? Ичээд байна. Чи тагшаагүй. Тэр иччихнаа. Тий? За тэгээд та бүхэн тэгээд гоё захиалгыг тэгээд энийг доотлын линкээр ороо захиалаарай. Би та бүхэнд доор линкэн дээр хаягийг биччихье. За тэгээд би угаасаа бичлэгэн дээр хэлсэн шүү дээ. Найзаасаа яаж майхан авах гээд ирсэн байгаа гэд. Одоо нөгөө хүүхдүүдийн сургуулийн амралт болсон байгаа болохоор майхан юугаа бэлдэх гээд ирсэн байна. За гарч хэдүүлээ майхан авъя. Тэгээ энэ бодгийг тавьчихсан шүү дээ.
харъя. Вау! Тэрсэн байж тээ. Энэ нөгөө хилдэг ноцоос те. За энэ нэг жижиг илүү майхан байгаа. Энийг Монгол явуулнаа. Энэ уул нь бид нэр хуучин эргэлжсэн майхан баг. Одоо ам бол том болсон чи ингээд томыг авсан бид нар. Тэгээд энд жижиг сажиг дагалдах майхан. Яаж ийгөө? Зөөч үү? Зөөсөн дээр. Зөөч. Чи байрнаас өглөө. Зөөсөн дээр хаа. За майхна. Майхна. Машин руу би бас буруу зогсож болохгүй газар зогссон байгаа. Газ аваад чихгүй энэ тавгуул бичиж магадгүй. Энэ аваад чинь тавгуулын гарууд чинь дорн нэрээд бичиж шүү дээ. Тун цаг болж нэг майхан саваа базааж авъя та энэ. Энэ нөгөө цахилгаан машин сэнгэлдэг зогсоод байхгүй. Би энэ дээр авчиад паклцсан байгаа. Тэгээд удаан зогсож болохгүй байна. Зогсох юм бол энд нэг 95 гол бичиж явчихдаг байгаа. За энэ саяны манай найз нөгөө үлдсэн том майхнаа аваад ирэх чинь. Тэгээд том майхнаа гэж тавиад энэ хогийг хайнаа. Гэж тавиад тэгээд нөгөө жижиг майхнуудын дээр давхгүй хараад багтахгүй юм шиг байна. Энэ танаас тааруулъя. Дэлгүүр нь гадаасаа ямар ч татдаг. Тааж гинөө. Ятах. Энэ шог татсан. Энэ нөгөө Денис Кашмар гэдэг. Энэ дэлгүүр дээр ирж аваарай. За чи таслахгүй манай даахгүй баг шүү. Энэ Денис Кашмар гэдэг. Одоо доорх хайган дээр ирээд манайхан тэгээ үндэсний үйлдвэрээ дэмжээрэй. Энэ баг их шиг орох болж юм шүү. Хажуу сууд дээр жижиг дэлгүүдээ тавьчих. Манай найз надад одоо зөвлөгөө өгч байна. Air filter-аас солиулахгүй air filter ийм хар болчих. Ийм хар. Намайг air filter-аас солиулж байна, тосоо солиулж байна. Тэгээд хаана. Өөр хэд авч чад. Тойно шүү дээ. Энэ нэг монголоор чи юу гэдэг юм бэ? Ага моторын хөргөгч чинь. Кулер англиар бол кулер моторын энжин нэг юу гэдэг вэ нэг мотор хөргөөд байдаг шингэний чинь марччаа одоо бүр солиул гэж тосоо солиул гэж байна. Томсон шингэнээ бас солиул гэж байна. Их төлөвлөгөө өгч байна. Машин чи сервис их болцсон л гэж. Манай найз маань бол насаараа засварч ийсэн. Тавгаажээс хотлогч болсон засварч болсон. Ер нь бол юм л хийж үзэж байна да баг. Амьдрахын төлөө. Болцсон уу? Тэгээ одоо энэ машин дээр нэг сервис хийх хэрэгтэй болсон юм байна. Явахаас өмнө хол замд гарахаас өмнө. Сервис хийх. Наач юу вэ? Хатан хэл. За тэгвэл сервисийн газар гараж орж тэгвэл замаараа гараж орж сервисэл хийлгээ та. Тосмаасаа солиулаад энэ
Юу кулерийн шингэнийг цогоос нэмэх юм байна. Тэгээд энэ скрин вошоос багс юм шүү. Тэр доо баг шүү. Скрин вошоос дүүргэж авна. Spa plug нэг байсан. Spa plug. Хайлын спак. Монголч үлдчихлээ. Хайлын заата. Эндээс харагдахгүй миний дараа юм шиг. Оч өгдөг юм чи мэдгэлээ. Сэвчээ юу? Сэвчээ. Нөө дизель машин сэвчээ байд юм уу? Ажнаар дизель лөө. Тий, дизель арай багхгүй хаа. Дизель. Сэвчээ байхгүй л дизель юу гэдэг шүү дээ. Халагч. Халагч нь тий, халагч нь бол мэдэхгүй хийчихсэн. Нөө сольж молоогүй шүү дээ би навсаас хойш. Тэгээ явж замаараа засрын газар ороод сервис хийлгээл. Машина нэг янз тордё да. Энэ өөр авд яваад торгол бишдэг хаагдахгүй л энэ одоогийн байдлаар. Дугуй хэр вэ? Уртлын дугуйны хийг хардтаач. Хэр яаж байгаа юм шүү. Явахаар байна уу шүү? Энэ нь болцсон шүү. Солих уу? Гаднаа хэлсэн шүү дээ. Тэнцвэр болцсон юм шүү. Гаднаа хэлэгдэв. Дугуй бол уртлын хоёр дугуйд нэг сайлээ да. Хайлт хадаж байна уу? Уртлаа ярьчих жаа. Уртлын хоёр дугуй сайлуулъя. За тэр нэг ерөнхийдөө нэг юм ирэхгүй тэгээд найзаагаа оруулаад ажлыг хийлгээ. Би ч гэсэн хөдлөе. За тэгээд ямар ч байсан манай найзын дэлгүүрээр жахалтаа бол тэгээд манайхаа. Чээс монголчуудад хөнгөлт байгаа юм нэрээ. Тийм үү? Хэдэн хүн сэлтэй байна? 20-70% сэлтэй байгаа юм шиг манайхаа. Сэлтэй байгаа дээр нь ирж хурдан аваа хизээд дуусгасан сэл. Бид дуусчихсан юм. Өнөөдөр хийж авахгүй дуусчихсан. Өнөөдөр хийж авахгүй дуусахгүй. Энэ блог тавигдаад бараг ирээшээд авахгүй. Агийн блогийн дагуу сэлийн дагуу ирлээ гэж хэлээд тэгээ сэл аваараа. 20-70% сэл гэдэг чинь маш өндөр сэлтэй байгаа юм шиг манайхаа. За cheers guys. Now you go, yeah? Yeah. 하나쯤. 자, тэгээд ямар ч байсан явж байсан гараж оллоо. Энэ гараж яат юм бэ гэсэн чинь тосмаас тосны шүүлтүүр тэгээд өөр юу ч агарын шүүлтүүр өөр юуны шүүлтүүр өгч бас нэг шүүлтүүр бас солино гэсэн. Тэгээд эдгээр нийлүүлээд нэг 190 паунд гэж байна. Тэгээ жижиг гаражуудад ингээд ирээд сервис хийлгээд тосмааслаа солиулаад ингээд юунуудтай янзлуулах арай жоох хямдхан тусдаг байхгүй. Тэгээ 190 паунд. Тэгээ одоо цаг 3 болж байна. Тэгээд 5 гэхэд баг бэлэн болчихноо л гэж шүү дээ. Тэгээд энэ аваар байж лахгүй гэдэг. Үүдэн дээр суужээ гэдэг. Тэгэж одоо юу хийх вэ? Уусаа тэгээд та нар сонирхуулах гал. Тэгээ ер нь бол нэг иймэрхүү жижиг нарийн гудмуудад ийм сервисүүд их байдаг байхгүй. Та нар харж байгаа бол энэ хойно нарийн гудамд их сервисүүд их байгаа. Тэгээд эдгээр чи хямдхан. Одоо нөгөө сүлжээ газрууд чинь нөгөө одоо би сүлжээ газар авчиад нэг машинаа үзүүлэх гэх юм бол 300-аас нэг 400 паундны хавцаа байд хэлбэлзээд. Энэ олон залуу болохоор 190 паунд чамд хийгээд өгье бол гэж байна. Тэгэхээр окей тэгвэл no problem хийчихлээ. Би ч лаг ярьж байгаа юм шүү. За энэ өөр сон сайх юу сонирхъя. Ийшээ нэг нарийнхан гудамж байт юм байна. Wow. Тэгээд машина сервис бэлэн болтлоо. Энэ өөр жоох алхаад. Нэг хүн амт явдггүй газар нэг мухар руу орж ирсэн. Алхаж үзье гэж бодоод алхаж байна. Танаас харуулъя.
Ийшээгээ ч бүр ингээ явж үт юм байна. Би тийшээ яваад яах вэ? Зүгээр та бүхэнд энэ ард нь юу гэдэг зүгээр сонирхолж харуулсан. Английн одоо энэ төмөр замын гүүрнүүд доогуур их засварын газар ийм жижиг шажиг үйл ажиллагаанууд их баригдана. Одоо ийм аркууд байгаа. Аркуудыг чи бодлож аваад түрээслээд ч юм уу ингээд ч засаад ингээд засварын газар ч юм уу айс дэлгүүр оршоод цаа станы газар их нэ. Ядэ. Юу энд юу түрээсэлдэг юм бэ? Ийм түрээсэлдэг л юм. People storage. Space. Зайд халбаад биш. Миний энэ дэр шинэ кар паркинг юм шиг шүү дээ. Явж мархан явт юм. Явт юм шүү. Тэр нэг татхан доо гэж тийш шийдчихээ. Одоо тэр ногоо харагдаж байгаа юм. Ногоо харагдаж байгаа. Гараж байхгүй. Нэг доо гэж яагаад шийдчихэ. eBay хай. Энэ машин дууны тусал. Энтхийн нэг татхан дугуйнууд юм шүү дээ. Одоо ингээл энэ батарей биш. Энэ батарейг нэрээ солиол. Тэгээд япас хаана байгаа нь харчдаг байхгүй. Тэгээд одоо хүмүүс ингээд түрээслэр болоод апаар хараад 90 гутлаа. Энэ нэг баркод биш үү? Баркодыг уншуулаад манай явчихдаг байгаа. Англих бол. Энэ юу ч явгүй ийшээ гэнэ. Явгүй ийшээ л гэж. Манай машины өргөцсөн харагдчих тийм. Тэш өргөчч. Тэгээд энэгээр ч баг хүн амт явтгүй юм байна. Тэн дотор юу болов? Хөл бөмбөг тоглоод байгаа юм шиг. Хүмүүс хөл бөмбөг тоглож байна. Энд ч юу байгаа юм бэ шүү дээ. Хөл бөмбөгийн стадиум байгаа юм байна шүү дээ. Which one? This is the filter, yeah? This is oil filter. Oil filter and yeah. Already I've got video, I'm taking it. Okay. You're gonna give me the video as well, yeah? Huh? You're gonna give me? Yeah. Okay. Thank you. This one, Yeah. All right. Thank you. Дотор кабин дотор юм хийгээл юу ч игээд агаар сольж, агаар шүүгчийн сольж ийн гэсэн. За ямар ч гэсэн юмнуудаа дүүргээд авчлаа. Тэр энэ залуу харин бүгдийг ингээ бүгд дүүргээд өгчлээ шүү. Тэгээд шахаад Томсли юу гэдэг вэ? Педал биш брейк пад гэдэг багхгүй брейк.
Томсч юу одоо цолоо зүгэлээд ирэж байна. Дуусч ийн гэж байна. Тэгээ ерөнхийдөө бол бүх юм болчлаа, жинтаа болчлаа. Тэгээ том бол янз бүр боллоо шүү дээ. За ямар ч байсан сервис хэлчихлээ. За сервис хийгээд одоо буцаад гэртээ ирж байна. Шинэ зогсоод руу ухарч орно. Машиныхан тосмастыг солиулчлаа өнөөдөр. Машиныхан тосмастыг солиулчлаа. Өнөөдөр их давгүй өнгөрлөө. Тэгээд өнөөдрийн блог маань энэ өрөөд өндөрлж байна. Бичлэгтэйгээ цуг байсан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд бүгдээрээ дараагийн блогоор дахин уулзъя. Блог дуусч энэ мик ингээд алт хийсэн. Ийм мик авч гисэн байгаа манай хүн. Тэгээд энэ микээр одоо юу болж өгöd бичлэг хийгээд өгөх. Нөгөө Америк чимээ шууган орж ирээд байна гэдэг бичлэгэн дээр. Тэгээд хүмүүс жоохон дургу ах шиг үлээ. Зарим нэг хүмүүс. Тэгээд энэ микийг одоо өнөөс хойш хэлж байгаа болно. За тэгээд ерөнхийдөө бол саяны засрын газар бол ингэлээ. Томсч 4 наклатыг сольж өгöd. Тэгээд дээрэс нь хоёр урдын жамын тэнглийг нэг нь жоо зэвэрсэн муудсан байна гинэ. Тэгээд тэнглийг ч ойлгийн солиод өгөө. Тэгээд 400 паунд. Парт кост гэдэг лабор ажлын кост хоёр ч нийлээд цаатлаа хийж нийлээд 400 паундаар би солиод өгье гинэ. Тэгэхээр би за тэгээ би тэгээд завандаа өрөөд ирээ. Би одоо ажлынхаа завшил цагаа бас харахгүй болохгүй гэж хэллээ. Тэглэж. Тэгээ урдлын ч хоёр дугуурыг хээ бас муудаж байна. Урдлын хоёр дугуйг бас солиулах хэрэгтэй гэж байна. Тэгээ ерөнхийдөө нэг иймэрхүү асуудал гарах юм байна. За тэгээд өнөөдрийн бичлэгтэй цуг байсан та бүхэнд ингээд маш их баярлалаа. Бичлэгтэй цуг байгаараа. Өнөөдрийн бичлэгтэй цуг байсан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя. Бичлэг маань та бүхэнд таалагдсан гэдэгт итгэж байна. Одоо амралтанд явах гай юмудаа машинаа сайн базалж янз сервис янз бүрийн юмнуудыг бэлдэж авч байгаа. Тэгээ амралтанд явна да. За тэгээ бүгдөө дараагийнх бичлэгээр уулзъя. За түр баг манайхаа.